За тэгээ насаа маань дуу 151-т авдар дүүрэн уран бүтээлтэй ирсэн байгаа. Дуусашгүй, дундрашгүй, ширгэшгүй. Тэгээд яг дуу 151 яг одоо үзээ сууж байгаа. Танд ч гэсэн эзэн бас авьяас чадвар өгөх боломжтой, айлд өгсөн бас тийм хүмүүс ч байгаа гэж манлаа яриад байгаа шүү дээ. Тэгээд таныг бас яг насаа бас нэг магтаал те танилцуулахаас өмнө бас дахин урамшуулмаар байна, зөргижүүлмээр байна. Бид нар хэдий цөөхөлхнээ ч гэсэн Христ итгэлд өнөөдөр ахын дүүс маань өдөр ирэх тусам тий 100 дахин илүү өсөж байна. Тэгвэл танд өгж байгаа эзний тэр магтаал зохиох авьяасыг битгий булаараа тэр талантыг хараад гаргаж ирээрээ. Тэгээд эзэнд өргөөрэй гэж уриалмаар байна. Амен. За тэгээд дараагийн магтаал орё тий. За дараагийнх нь бас 2009 оны 9 сарын 15-нд зохиосон байна. Би хин юм бэ гэд өөрийгөө л одоо олж таних гал ядарч байгаа л нэг тийм нөхөрл асуугаал. Тэгэл асуултандаа өөрөө хариулаад тэгээд таны дотор би хин юм бэ гэсэн юм асуулт хариултын л дуул. Эзнээс асууж ирсэн тийм. За тийм. Зориулсан энэ хин дүүмэн таны зүрхэнд хүрэх болтугай миний амьдралын утга учир бүсэн Есүсийг хэзээ та алдарши амьдралын бүхий өдрөө таныхан тусын төлөө байдаг та өөрийн хараасаа намайг холдуулаад шийдсэн би танасаа Тэнгүйгээр хиюм бэн би хиюм бэн би хиюм бэн Тэнгүйгээр хиюм бэн би хиюм бэн би хиюм бэн би бол байхад та намайг хүүгээ болгосон та надад өв залгамжлалаа өгсөн өв залгамжлал миний Учрын би таны итгэлийн хүтэн байна өв залгамжлал миний Учрын би таны итгэлийн хүтэн байна Тэнгүйгээр хиюм бэ би хиюм бэ Тэнгүйгээр хиюм бэ би хиюм бэ би хиюм